Эрхэм үзэгчдээ улсын хурлын томын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэн өргөдөг улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн өргөдлийн байнгын орооны дарга Саран Гэрэл өргөдөн оролцож байна. Таны өдөр мэндийг хүргэе. Сайн байна. Даваа Жансангийн Саран Гэрэл 1971-с 1979 онд нийслэлийн 10 жилийн 57 дугаар дунд сургууль, 1973-аас 1983 онд Зөвлөлт холбоот улсын Омск хотын технологийн техникумыг фото зургийн мэргэжлэр 1985-аас 1990 онд Зөвлөлт холбоот улсын Ростов хотын их сургуулийн сэтгүүлч мэргэжлэр тус төгссөн. 1982-оос 1985 онд Монголын радио телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант, 1990-ээс 1991 онд Монголын үндэсний телевизэд сурвалжлагч, редактор, 1991-ээс 1992 онд Монголын үндэсний телевизэд ахлах редактор, 1993-аас 1994 онд Монголын үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995-аас 1996 онд ММ агентлагийн захирал, 1997-оос 1999 онд ММ агентлагийн ерхий редактор, 1999-өөс 2000 онд ММ агентлагийн захирал, 2000-аас 2003 онд нийгэм эдийн засгийн ерөнхий редакцт редактор, 2003-аас 2005 онд ТV5 телевизийн ерөнхий захирал, 2005-аас 2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-ээс 2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-оос 2016 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын өргөдлийн байнгын орооны даргаар тус ажиллаж байна. Та энэ 7 хоногт хөдөөгөр яваад ирэх шиг боллоо. Хөдөөгөр цасцууд ард олны амьдрал санаа бодлоо нь ямар шиг байна? Тийм, сая бас энэ амралтын энэ өдрүүдэд манай улсын хурлын гишүүд хөдөө орон нутагт нэлээд ажиллацгаалаа. За би ч гэсэн бас хөдөө орон нутагт ажиллаа. Төв Булган аймгаар ороод ирлээ. За хөдөө орон нутагт үйлжил сайхан байна. Бас Монгол хүн амны бэлгээс ашигтын бэлэг гэж. Тэгэхээр мэдээж хэрэг цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан, ялангуяа цас их хунжаагаатай холбогдуулан манай бас малчтын амьдрал ахуй бичээр өвс төжилтэй холбоотой асуудал үүсэж байна. Тэгвэл манай малчд бол бас туршлагатай, энэ цаг үеийн хүнд байдлыг туулж давдаг бас ийм чадвартай хүмүүс учраас асуудлаад орд орон шийдэж явж байна. За гол нэг ярьсан зүйл гэвэл ястай нэг дайны хажуугаар дайчин гэдэг шиг энэ их цас байгалийн цаг агаарын бэрхшээлтэй зэрэгцээд энэ малын өвчин бас нэг гар хандлага байгаа юм байна. Тэр дундаа ар хангай болгон аймагуудад энэ малын цэцэг өвчин гараад байна. Тэгээ сая миний очсондоо бас зарим газар 1700 малтай айл байна. 1200 хонь цэцэг өвчнөр халдварласан байна. Одоо ганц бэрхшээл байгаа нь малчт маань ерөөсөө ярьж байна л да. Манай үндсэн хуульд бол мал төрийн ивэлд байна гэж заасан байж байгаа. Ингээд бас нэг юм малын халдвартай өвчний үед төрөөс бас хөрөнгө мөнгө гаргаад энэ вакцины юмнуудыг аваад өгчдөг юм тал бий. За энэ удаа бол цэцэг өвчний вакцин бол байхгүй болсон юм байна. Тэгээ малчтын хийж байгаа зүйл гэх юм бол одоо засгийн газарт энийг л уламжилж айлаа чинь вакцины асуудлыг шуурхаа шийдэж өгөөч л гэдэг хүсэл тавьж байна. Аргагүй шүү дээ. 1700 малтай 1200 хонь энэ өвчин нэрвтгэр ч одоо тэр алийг хотн харлна гэсэн үг шүү дээ. Бүгд устгалд орж таарах гэж. Тэгээ зарим яхаа бас овсгоотой гэдэг юм уу харилцаа холбоотой малчт маань өвөр Монголоос за нэг 1000 хонд 250 мянган төгрөгөнд багтаагаад вакцины тун аваад иржээ. Ингийн бол бас нэг 1000 малаа өөрсдөө тарьчих тийм боломж байгаа юм байна. Тэгэхээр хуваараа оруулаад ирээ гэхээр зэрэг энийг хил гайлаар ямархуу байдлаар авчрах юм бэ гэдэг бас нэг юм бэрхшээлтэй тулгарчиж. Хүн болгон бас өвөр Монголтой холбоотой биш юм байна. Бүх хоттой холбоотой биш. Яаж авах уу гэдэг нэг юм асуудал тавьж ийн л. Тэгээ засгийн газар маань бас арга хэмжээ авж байгаа юм байна. Вакцины захиалчихсан. Одоо хүлээх гэж байгаа юм байна тийм. Мэдээж хэрэг одоо чинь захиална, навн мөнгө төгрөгөө шилжүүлнэ, хил гайлын асуудал гэдээ бас жаахан хугацаа орох юм шиг байна л. Тэгвэл малчт маань заавал одоо энэ хүнд үе төр засгийнхаа гарыг хараад тахгүйгээр зарим боломжтой хэсэг нь бас энэ хоньныхоо тоогоор вакцины авчих боломжтой байгаа юм билий. Энийг одоо хэрхэн яаж авах уу гэдэг дээр шийдэл гаргах шаардлагатай байх. Би одоо энэ асуудал яг хүнстэй аж ахуйн ярилцж байна. Өргөдлийн байнгын ороо байгуулагдаад удаагүйч нэлээд онцлогийн асуудлыг хариуцдаг байнгын ороо гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг байнгын ороо. Ер нь санал гомдол их ирдэг. Иргэд маань энэ амьдрал дээр хууль хэрхэн хэрэгжиж байгаа юм, хэрхэн хэрэгжихгүй байгаа юм. Иргэдийн эрх ашиг яаж зөрчилдөж байгаа юм. Энэ талаар бидэнд өргөдлөө өгдөг. Би өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөн энэ байнгын хорооны гишүүн байсан. Одоо энэ байнгын хорооныг ахлаад ажиллаж байна. За энэ хугацаанд тохиолбол 11 сар хүртэл манай иргэдээс 796 өргөдөл ирчээд байж байна.
Өргөдлийг яг бүтцээр наваад үзэх юм бол ихэнхдээ хувь хүнтэй холбоотой хувийн асуудлаа шийдвэрлэх чиглэлд давмгайлж байна л да. Энийг бол буруудах арга байхгүй. Өдрөөс арга байхгүй тухайн хүний амьдрал тулгамчаад байгаа шийдэх ёстой асуудал л да. Тэгвэл өргөдлийн байнгын хороонд санхүүжилтийн хувьд бол энэ асуудлыг бүгдээр ингэ шийдэх боломж байдгүй учраас нэг хийж байгаа ажил нь гэх юм бол иргэдээс ирсэн өргөдөл болгонд бид нар хариу өгч байгаа. Энэ асуудлыг яаж шийдэж болох вэ? Энэ асуудлыг аль газар хариуцах вэ? Ямар шугамар хөөцөлдвөл та асуудлаа шийдэж болох уу гэдэг чиглэлээр судалгаа хийгээд манай байнгын хорооны ажлын алба ажиллаад ингээд иргэдэд хариуг нь ингээд өгөөд явж байгаа. Тэгвэл бүх асуудлыг зөвхөн хувийн чанартай асуудал байна гэж хэлж болохгүй. Энэ байгаль орчинтой холбоотой асуудал нэлээд давмгаалж шүү. Жишээлбэл. За тухайлбал одоо орхон голтой холбоотой асуудал нэлээд байж байна. За хам улдүргийн биокомбинат дээр туулгалын орчин тойронд ил сайраг олборлож байгаатай холбоотой асуудал, эргээд нөхөн сэргэлт хийхгүй байгаа асуудлыг ярьж байна. За нөгөө талаас оюу толгой, таван толгой, эрдэнэт гэдэг энэ томоохон одоо энэ аж ахуйн нэгжүүдийн уул уурхай компаниудын энэ уул уурхай олборлолтын хувьцааг эзэмших хүсэлтэд илэрхийлж байгаа. Энийг яг үндэстэй илэрхийлж байгаа шүү. Монгол улсын үндсэн хуулинд газрын хөвлөд орох баялаг бол бүх ард түмнийхээ гэж заасан л да. Судалгаатай үндэслэл. Тий. Тэгэхээр зэрэг бол энэ дээр бид нар ард түмэн одоо хувьцаа эзэмших ямар боломж байна? Ядаж 10% нь эзэмших гэсэн ийм хүсэлтүүд илэрхийлжээд за нөгөө талаас бас нэлээд давмгаалж байгаа өргөдлөгээд ингэх юм бол энэ иргэдийн амьдарч байгаа орчинд үйл ажиллагаа явуулж байгаа, барилга байшин барьж байгаа, газар шороо ухаж байгаа, амьдрах, аюулгүй тайван орчинд амьдрах үндсэн хуулийн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж байгаа тал дээр бас нэлээд гомдлорч байгаа. Өргөдлүүдээр нь тавчгаа ангилаад үзэх юм бол энэ чиглэлүүд нь давмгаалж байна. Монгол үндэстэн бол жирийн иргэдээсээ эхлээд төрийн өндөрлөгт гарсан хүмүүс нь хүртэл хуулиа дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Бүгдээрээ хуулиа дээдлцгээе. Намрын чуулган эхэлснээс хойш танай байнгын ороогаар ямар асуудлууд хилцэгдэв, ямар асуудлыг шийдэв? Иргэдээс ирж байгаа өргөдлийг ингээд аваад үзэхэд ажлын байрны өргөдөл их давмгаалж шүү. Ажлын байртай холбоотой одоо нөгөө 796-аас чинь бараг 518 ажлын байртай холбоотой байгаа шүү. Тэ хувь хүн одоо ажлаас халагдсан бас асуудал байна. Гэтэ хамгийн гол нь орлоготой, цалин гайгүй ажлын нөхцөл нь бас сэтгэлд нь нийцсэн тийм ажлын байрыг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ чанартай ажлын байрны тухай хүслийг их тавьж байна л да. Энэ нь болохоор цалинд одоо боломжийн тогтмол энэ нэг хязгаарлагдвал байгаа учраас яг нэлээд хилцүүлэг хийлээ. Тийм шаардлага гарсан. Нэгдүгээр иргэдийн хүсэлт нөгөө талаас яг нөгөө засгийн газраас маань эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө хэлцээд тэнд ажлын байрны асуудлыг шийдвэрлэх заалд орж байгаа учраас яг энэ хоёр маань нэг цэг дээр давтсан учраас хилцүүлэх гэсэн. Хилцүүлэх үр дүнтэй болсон. Төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч эсдийн холбоо, манай үйлдвэрчний эвлэл чинь дандаа цалин мөнгө нэмэгдүүлэх гэдэг тийм нэг жагсаа цуглаан гэдэг шаардлага тавьсан байдлаар оролцдог шүү дээ. Энэ удаа ажлын байрыг хэрхэн бий болгохгүй энэ дээр үйлдвэрчний эвлэл маань бас ямар хөв нэмэр оруулах уу гэдэг чиглэлээр манай ажил дарга оролцоод сайхан саналууд хэлж оролцсон. Тийм болохоор их үр дүнтэй хилцүүлэг болоод ер нь бас тагимдаа багтахгүй тийм их хүн цугсан л да. Тэгэхээр тэр нь бол өөрөө энэ ажлын байрны асуудал бол нэлээд одоо тулгымцсан асуудал гэдгийг илэрхийлж байгаа. Ингээ бид нэр 11 асуудлаар зөвлөмж гаргаад за энийгээ байнгын хороогоор хилцүүлээд ингээ тогтоолын төсөл болгоод бас ажлын хэсэгтээ өгсөн. За эдгээрээс ер нь бидний хүсэж байгаагаас бол ер нь 5-6 гол гэсэн асуудлууд ингээ тусгалаа болцсон. Тухайлбал би энэ гадаадд ажиллах хүч зурж талаар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол өргөдлийн байнгын хороогоор хийсэн хилэлцүүлэг иргэдээс ирсэн өргөдөл дээр суурилж гаргасан санал юм байна. Яг го зарим иргэдийн зүгээс зарим ус төрчдөж байна л да. Одоо Монголд ажлын байр бий болгож чадахгүй хүмүүсээ баахан гадагш нь явуулах гэдэг нь гэж. Тийм зүйл биш л дээ. Өнөөдөр бол бас нэг 118 мянган хүн ажилгүй байна шүү. Тэгэхээр энэ ажлын байрыг ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байрыг аж ахуйн нэгжүүд бий болгодог. Аж ахуйн нэгжүүдийн чинь 126 мянган 50% нь үе талгаа хаачдаг. За нэг талд нь. Нөгөө талд нь болохоор зэрэг бас нэг Солонгос руу 3 сар яваад
гайгүй өндөр цалинтай ажил хийгээд бас өөрснийхөө амьдралынхаа зарим нэг тулгымцсан асуудлыг шийдвэрлээд байгаа бас тийм жишг байж байна. Тэгэхээр ийм үед нэгэндээ эрэлт хэрэгцээ байж байна. Иргэд маань тэрийг хүсээд байна. Бидэнд бас иргэдээ албан ёсоор ажилтаа болох чиглэлд гадаад дотоод бүх нөөц олцоог ашиглах шаардлага тийм цаг үед бид нэр ирчихлээ шүү дээ. Тийм болохоор зэрэг энэ асуудлыг бол бид нэр эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөнд тусгаж өгөөч гэдэг тэр нээлттэй хэлцүүлгээс гарсан саналыг хөргүүлсэн. Хүлээж авсан. Манай номтой хоёр сайд бол сайхан тийм боломжтой саналуудыг хэлжлээ. Тухайлбал Чех улсад 138 мянган ажлын байр байгаа юм байна. Тэрэнд нь бас бид нэр өхөнөө явах боломж ээж байна. Боломжтой шүү дээ. Тий. Йоо яг нэг гутлын үйлдвэрийн чиглэлээр тийм ээ. Тэгээд Солонгос, Япон, Герман, Францын боломж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг манай шүүмжлэгчд бас юу ч хэлдэг вэ гэх юм бол удаан хугацаагаар явахаар гэр бүл сарндаг нэгдүгээр. Нөгөө талаасаас хүнд хөдөлмөр хийгээд би хаана муудад ирдэг. Монгол хүн эрүүл мэндээр хохироод байна гэдэг асуудал ярьдаг. Энэ тийм бол бас асуудал биш үү. Тэгэхээр зэрэг манай хэлцүүлгийн үеэр юу гэж ярьсан бэ гэвэл тэгвэл ерөөсөө энэ хямралтай байгаа тодорхой хугацаанд бид нар албан ёсоор зуучилж өгөөд тэгээд ажлын байр нэмэгдүүлэх дотоод гадаад нөөц суралцаад ашиглая гэж. За энэ маань бол ингээ хүлэн зөвшөөрөгдөд явж байгаа. Одоо ажил хэрэг болох шаардлагатай байж байгаа. Дээр нь аж ахуй нэгжүүдийнхаа тухайлбал шинээр одоо ажлын байр бий болгох юм бол зээлийн, дэд үтцийн, татврын асуудлаар төр дэмжиж өгөх бас нэг тал нь. Түүнээс гадна одоо бид чинь шинээр аж ахуй нэгж байгуулах шаардлага их байна шүү дээ. Татвар төлөгчдөл нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Шинээр бизнесийн гараа эхэлж байгаа бас иргэд аж ахуй нэгжүүдэд бас дэмжиж явъя. Улсын хурлаар эдийн засгийн сэргээх хөтөлбөрийг батллаа. Богино хугацаанд биш бас нэлээд урт хугацаанд хийх бодлогын чанартай арга хэмжээний хөтөлбөр гэж би хувьдаа харсан. Таны хувьд бол бас хэрэгжих боломжтой нөхцөлийг нь хэрхэн харж байгаа? Саяны энэ эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг нэг хэдэн хүн сууж агаад гинт тэнгэрээс тоо аваад гаргацсан юм биш шүү. Их ажил хэрэгчээр хандсан. Эдийн засгийн байнгын хорон дээр дан божир гишүүнээр ахлуулсан. Эдийн засгийн байнгын хорон дараа тэрвш дааг гишүү маань өөрөө оролцсон. Бас ийм ажлын хэсэг гарсан. Бүлгээс содотор гишүүнээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Тэгэхээр ажлын хэсэг бол зүгээр хоорондоо ярилцж сууж байгаад гэхээсээ илүүтэй яг дор бүрдээ асуудлыг хариуцж авсан. Би тухайлбал ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг манай Тэмүүлэн гишүү уул уурхай салбарыг гэдэг юм уу? Би инкам болон гишүү маань хөнгөн үйлдвэрийн чиглэлийг ингээд бүх чиглэлээр нь ажилласан. Ажиллахдаа бид нар тухайн салбарт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, улс төрчдийн төлөөлөл, яам тамгын газар тэр асуудлаар ерөөсөө ярьдаг, хэлдэг, ажилдаг бүх төлөөллийг оролцуулсан. Тэгэхээр зэрэг бол зүгээр нэг хідэн улсын хурлын гишүүнээс гарсан саналуудыг тавьсан хэрэг биш юм байна. Нэлээд тийм бодтой яг халуун тогоонд нь ажилладаг улсуудын санаа оноог оруулаад 14 хоног ажиллаж улсын хурлын чуулганаар хилцэх асуудлыг нь улсын хурлын дараагаас зөвшөөрөл аваад 14 хоног хойшлуулж бид нар оруулсан юм байна. Тэгвэл яг зөв ийм олон төлөвлөгөөнүүд урд нь улсын хурлаар ордог байсан. Тэгээд ажил хэрэг болоогүй болохоор хүмүүсийн бас ихтгэл буурсан болтой юм бэл. Уруу удаа орж ирсэн шүү дээ. Үнэн. Өөрөө тэрийг мэдж байгаа учраас ингэж шүүмжлэлтэй хандж байна. Би ойлгож байна. Энэ бас буруу ч биш. Та бүхний шүүмжил маань бидний саяны энэ төлөвлөгөөг бас ажил хэрэгцээр хандгад нэлээд нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ төлөвлөгөө бол 1.5 жил буюу 18 сарын хугацаанд эдийн засгийн хямралаас гарах улмаар тогтворжуулахад чиглэсэн төлөвлөгөө юм байна. Мэдээж хэрэг хугацаагаа бид нар аль болох нааша татахын төлөө ажиллана. Тэр яаж нааша татах болцоотой вэ гэх юм бол энийг бол ерөөсөө шахаж шаардаж ажил хэрэг болох чиглэлд ажиллах хэрэгтэй юм байна. Үүнээс цаас гаргаад ингээ хайчих юм бол тодорхой хугацаанд энэ ажлынхаа явцыг хилцэж явахгүй бас үр дүн гарахгүй. Тийм болохоор зэрэг сая бол тэр төлөвлөгөөнд бол за нэг хагас жил тутамд энэ эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгээ хилцээд явъя. Тайлагнаад явъя гэдэг ийм санал орж ирсэн. Улсын хурлын гишүүдийн зүгээс тэр дундаа инх төвшин дарга маань хэтэрхий хол байна. Ядахнаа улирлд нэг удаа, болж өгөө сард нэг удаа хилцээд явъя гэдэг ийм санал оруулаад тэрийг нь бол манай эдийн засгийн байнгын хороо хүлээн зөвшөөрөөд ингэж явж байгаа. Тийм болохоор зэрэг би бол энэ эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө нэлээд үр дүнтэй болно, хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Хүн төрөлхтний хамгийн чухал ололтуудын нэг нь хууль. Эрхэн таны эрх чөлөө өөр бусад хэн нэгний эрхээр үргэлж хязгаарлагдаж байдаа гэдгийг ямагт санаж яваарай. Тийм ээ. Жирийн иргэдээсээ эхлүүлээд төрийн өндөрлөг түшээднэ хүртэл өдөр бүр хуулиа хэрэгжүүлж хувийнхаа эрх ашигыг хойш нь тавьцгаая. Хамтдаа
хуйлаанд дээдлцгээе. Танай байнгын орооны туулга бол төв цэвэрлэх байгууламжийн талаар хилцүүлэг өрнүүлсэн. Та бүхэн бас газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Ер нь та энэ талаар тодорхой ярихгүй. Би ер нь санаагаар болдог бол бүх байнгын хороо энэ ажилд оролцоосоо гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд туулгын бохирдлын асуудлыг олон жил ярьсан. Ажил хэрэг ер нь болоогүй. Тэгэхээр энэ туулгын бохирдлын асуудалд яагаад ингэж анхаарал тавиад байгаа юм бэ гэдэг ийм асуулт гарч ирнэ. За зарим улс төрчийн зүгээс шүүмжлээд байгаа. Ер нь одоо манай улсын хурлын гишүүд байнгын хороо засгийн газрын ажилд хэтрхийх оролцоод байна. Би бол энэ шүүмжлэлтэй санд нийлэхгүй байгаа. Тухайлбал туулгыг бохирдуулж байгаа үндсэн 3 хүчин зүйл бий. Нэг нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа арь ширний үйлдвэрүүд. За нөгөөх нь болохоор зэрэг цэвэрлэх байгууламж. За мөн туулгын эргэн тойронд нь эс хайрыг олборлоод байгаа карьерт асуудал гэж. Тухайлбал эдгээрийн нэг болго арь ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах улсын хурлын 54-р тогтоол 2012 оны 12 дугаар сарын 28-нд батлагдсан. Хэрэгжээгүй. Гэхдээ ийм нөхцөлд улсын хурлын гишүүд байнгын хороод энэ асуудлаар орохгүй гэдээ яах юм? Нөгөө талаас биднийг сонгосон ард иргэд маань бидэнд ханддаг энэ асуудлыг шийдээд байлаа гэхээр. Тэгэхээр энэ засгийн газрын ажиллаа энэ одоо над хамаагүй гэд сууж явах хэрэг байхгүй л дээ. За нөгөө талаас энэ туулгын бохирдлын асуудал яагаад энэ бүх байнгын хороод улс төрчид улсын хурлын гишүүд ингэж анхаарал өгнө гэвэл туулголоос өнөөдөр Монгол улсын хүн амын 42.8% нь Улаанбаатар шуудын 95.7% нь ундaalж байна. 21 аймгийн маань 5 аймгийн иргэд ундaalж байгаа. За түүнээс гадна улсынхаа нийслэл болсон Улаанбаатарт ирээд буцдаггүй хөдөө орон нутгийн иргэд байхгүй шүү дээ. Тэр ирсэн улсууд чинь 3 хонлоо гэхэд нэг аяг цаа аваад явдаг юм байгаа ч. Тэгэхээр үндсэндээ энэ усны асуудал чинь туулгын бохирдлын асуудал чинь Монгол хүн бүрт хамаатай болчихдог. Нийслэлийн цэвэрлэх байгууламжийн асуудал ийм хүнд байдалд орчоод байна. Тэгээд дээр нь энэ үнгийн чинь асуудал за хүний хоолны дуршлыг бууруулах бүр хамгийн наад захын хэрэг. Тарих, мэдрэл энэ амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтний энэ өвчлөлт их нөлөөлдөг ийм судалгаа гарсан байж байгаа юм. Дээр нь цэвэрлэх байгууламжийн саяхан манай хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд жоохон буруу ойлгоцсон ярьж байлаа. 75% бохирдолтой ус төв цэвэрлэх байгууламж туулбараар нийлүүлж яана гэж эсэргээрээ шүү. 75% цэвэршүүлсэн ус нийлүүлж байгаа. Харин 25%-ийн цэвэршилтэн дутуу байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бол манай төв цэвэрлэх байгууламж маань Улаанбаатар хотын 500 мянган хүнээс гарах бохирдол зориулагдсан юм шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хот маань сая 500 мянган хүнтэй ирж очиж байгаа хүний нэмэх юм бол 2 сая хүний хооронд эргэлдэж байна. Ирсэн хүмүүстээ өгөөдөл нэг бисад явна шүү дээ. Тэр бүхэн чинь цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлээд байгаа. Тэгэхээр цэвэрлэх байгууламжийг бол шинээр барихаас өөр аргагүй ийм нөхцөлд очсон. Энийг бол би биш ажлын хэсэг мэргэжлийн усуудын судлаад ингээ хийсэн байна. Энэ дээр ингээ хугацаар нь энэ асуудал ингээ шийдэх чинь. За хугацааны хувьд нэг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа нь 17 онд эхлээд нэг 18 он гэтэл дуусах чил гэж ярьж байгаа. Манай ажлын хэсэг яг бид нар бол одоо энэ явах хэрэгтэй гэдэг шийдлүүдээ ингээ гаргаад улс төрийн дэмжлэг төр засгаа шахах, ямаа шахах бас одоо бүх төвшөнд нь бид нар чинь асуудал анхаарал тавиад дэмэл болох тийм үүрэгтэй шүү дээ. А яг тэр одоо тухайлбал цэвэрлэх байгууламжид аль нэг компани шалгараа тэр тээзүүн ороод 2 жилийн дараа өчнөө сая давдраар босчоод 2 ноосоос нь юм сорхоо байлаа гэх юм бол бид юу хэлэх юм. Тэгэхээр найдвартай тийм цэвэрлэх байгууламж барихад манай яамдууд яг өөрийнхөө өөрөөр функцаар ороод эхэллээ. Хилцүүлэг гэсэн. Барилга хот байгуулалтын яам төрийн болон төрийн бус байгууллагууд тэр тээзүү хийсэн компаниудыг оролцуулаад хилэлцүүлэг хийгээд танилцуулга явуулаад. Тэгэхээр би бол энэ ажлууд одоо нэлээд тийм ажил хэрэг болох шатанд орчихсон гэж нэлээд тийм баяртай байна. За арь ширний үйлдвэрүүдийн тухайд бол ямар нэгэн асуудал байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 31 гэхэд Улаанбаатар хортоос гарах улсын хурлын тогтоол байж байгаа. Тэгвэл бид нар ажлын байр бий болгож байгаа. Бас экспортын одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа арь ширний үйлдвэрүүдийг зогсооноо хаана боно гэдэг асуудал яриаггүй шүү. Дид үтсийг нь улсын хөрөнгөөр хийгээд тэгээд одоогийн эхний вариантаар ярьж байгаа тэр эмээлтийн орчинд арь ширний үйлдвэрүүд байна нүүх тэр боломжийг нь бүрдүүлээд тэгээд тэр нь бол одоо 1 жил
жилийн хугацаа шүү дээ. Энэ жилийн хугацаанд болж игэл тэрнээс наан хийчих чигэд бол бид нар анхаарч ажиллана гэж ингэж үзэж байгаа. За карьерийн тухайд бол их асуудалтай байгаа. Газар дээр нь ажилласан. Би нэг зүйлийг шөмжөлтэй хандж байгаа. Энэ асуудлыг одоо хариуцж байгаа манай одоо бас яам тамгын газрын зарим одоо энэ ажлын хэсэгт орсон улсууд тэр туул голын орчимд ил хайрга олборлоод байгаа карьерүүдийг одоо зогсооё. Энэ компаниудын үйл ажиллагааг зогсооё гэдэг ингээ асуудал ярихаар улс одоо дааш давшгүй өрөнд орноо нөхөн төлбөр өгөх шаардлагатай болно гэж ярьж байгаа. Тэгвэл та нар ил хайрга олборлчод нөхөн сэргээлтээ хийгээгүй бол тэр лицензийг нь цуцлах хууль нөөрэ байж байгаа. Нөхөн сэргээлтийн асуудал яриаггүй байж нөхөн төлбөрийн асуудал ярьж байгааг би буруу гэж бодож байгаа. Тэр дундаа монголчууд бүгдээрээ ундаалдаг усныхаа орчинг там булгаа хийчихсэн. Ерөөс оронгоор нэргүүлээ хийцэн байгаа. Газар дээр нэг очиод үзгээр та нар зуртаар харсан баг. Тэнд нэг ч компани нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. Зөвхөн энэгээр нь үйл ажиллагааг зогсоочих боломжтой. Хамгийн гол нь монголчууд ундаалдаг усныхаа туул голынхаа усны тэр толгой дээрээс нь эрг орчмоос нь битгий ил сайргыг аваад усныхын төвч нь улам л буруу байгаа шүү дээ. Харин өөр газараас авал да тэр ил сайргаа. Монголын газар нутаг уужим ханаас нь авчоод нь гагцгүй туул голынхаа орчноос бид нэр сөөмч шороо гаргамааргүй байна. Атга шороож гаргамааргүй байна. Бид нар бас энэ гадаадын улс орнуудын байдлыг судалж үзлээ. Ундаалдаг улс руугаа бохир хийх нь битгий хэл. Тэр голоо даргалцдаг юм байна. Тэгээ сая манай ажлын хэсгээс бол одоо засгийн газарт чиглэл гаргасан. Тэгэхээр ерөөсөө туул голын ойр орчмоос ямар ч олборлолт хийхгүй. Туул голыг хамгаалсан тусгай хууль гаргая гэдэг 10-аад зүйл заалттай ийм одоо тогтоолыг засгийн газартаа чиглэл болгоод өгчөөд байж байгаа ажлын хэсэг. Хугацаатай өгсөн. Бид нар одоо 2016 оноо өдөнгүүтээ засгийн газрын энэ тайлыг сонсохоор ийм төлөвлөгөөтэй байгаа. Бид иргэн таны амар амгалан сахиулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэнээ үнэлье, хуулиа дээдлэе. Амар тайван амьдралын төлөө хамтдаа. Эмэгтэй гишүүнтэй уулзсных нэг зүйлийг тодруулъя гэж бодлоо. Гэр бүлийн хүч хэрэлтэд тэмцэх тухай хууль олон анхаарлын төвд байгаа. Зарим гишүүд бас улсын хурал дээр энэ асуудлыг бас хэлэлцээд батлах зүйтэй гэсэн тийм санаа бодол зөнхөлж байгаа шиг байна. Зарим гишүүдийн хувьд бол энэ хуулийг гэмт хэрэг болоод бусад хуультай уялдуулан байж гаргаж байж бас хуулийн гол утга санаа гарнаа гэсэн тийм зүйл яваад байгаа. Таны хувьд бол бас байнгын хорооны дарга бас хувь гишүүний хувьд ямар бодолтой вэ? Ерөөсөө гэр бүлийн хүч хэрэлтэд тэмцэх тухай хуулийг хойш нь татаж хугацааг нь хойшлуулсан ямар учиртай вэ гэвэл ерөөсөө бүх хуулиудын хариуцлагын механизм нь зөрчлийн болон эрүүгийн хуульд сууж өгсөн юм байна. Бид нар гэр бүлийн хүч хэрэлтэд тэмцэх хууль гаргаад ирлээ гэхэд нөгөө хариуцлагын тогтолцоо механизм нөгөө хоёр хуулиндаа байгаад байгаа. Тэгэхээр зэрэг эрүүгийн хууль болон зөрчлийн хууль маань бас татагдчихад байж байгаа шүү дээ. Тэрэн дээр ажиллаж байгаа. Тэг шаардлага бол бодиттой байсан. Өмнө нь ч би бас нэлээ олон удаа хэлжсэн. Тухайлбал аж ахуйн нэгжүүдийг үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, ажлын байр, жилдээ олж байгаа орлогоос нь давсан тийм торгуул тавихаар зөрчлийн хууль суулгасан байж байгаа. Эмчнэрийн тухайлбал мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан 8 жил хорих, 80 сая төгрөгөөр торгох 1-3 жил эмчлэг эрхийг нь асах юм залцуулж чадах. Үндсэндээ эдгээр заалтууд нь амьдралд нийцэхгүй, олон улсын практикаас нэлээд хол ийм асуудлууд байгаа учраас тэр зөрчлийн болон эрүүгийн хуулийг татах шаардлагатай болсон юм. Би ганц хоёр салбарын асуудлыг л хэллээ шүү дээ. Өөр олон салбарууд дээр ийм зөрчилтэй тийм заалтууд тулсан учраас эргэж харах шаардлагатай байгаад байна. Ийм л нөхцөл байдлаар энэ хуулиудыг хойш нь татсныг нэлээд тийм улс төржүүлсэн л дээ. Өнөөдөр ер нь улс төрч хүн бай, өөрчлөгч хүн бай, гадаа дотоод ер нь ямар ч эмгхтэй хүн хүчирхийлэг дэмжихгүй, хүүхэд хөгшдгийг хэнийг ч одоо зодож айлгаж ичиж байгааг дэмжихгүй. Гол нь өөрөө сая хууль эрхцэн орчныг нь боловсронгуй болгох, үйлчлэлийг болгоход тийм өөрчлөлт хийх шаардлагатай болсныг хэлж байгаа.
За гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулийг би өөрийг нь бол их сайн бол болсон гэж боддог. Өнгөрсөн парламентд байсан манай 11 эмэгтэй гишүүн энэ чиглэлд одоо хоолой нэгтэй байсан. Бид нар ажилласан. Бүр тухайлбал би хувь гишүүнийхээ хувьд аливаа гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг эргэн хүн заавал мэдээлдэг байх. Тэр залтыг би хувь гишүүнийхээ хувьд оруулж ирсэн. Тэрийг хүлээж авсан, орсон. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлч нь өөрөө дөрвөн ханы дунд хаалтаа хаалганы цаанд болдог. Энэ мэдээллийг тим юм болж байгааг ижи аав, анд нөхтөн тэр болгон мэддэг. Ерөөсөө хажуудлын хуршайл хамар хашааных нь хүн төрүүлж мэднэ дээ. Тэгэхээр зэрэг эргэн хүн тэр мэдээллийг өгөх ёстой гэдэг үүрэг тэр сигналд тохиол очих юм бол би чинь хуулиар ийм үүрэг хүлээсэн гэж үзэх юм бол маш яралтай хууль хяналтын байгууллагууд мэдээлнэ дээ. Энэний ач холбогдол юу вэ гэх юм бол альва хүний эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулахгүй цаг алдахгүй авах ийм боломжийг нээж байгаа. Миний хувь гишүүний санал бол тэр хуулинд юу нь одоо амьдрал нийцэхгүй байгаа юм бэ? Юуг нь өөрчлөх шаардлагатай юм бэ гэдгийг хүснэгт гаргаад өмнөх хуулийн төсөлтэй хуультай харьцуулаад ингээд тэр өөрчлөх юу нь өөрчлөх гээд байгаа юм, юуг нь өөрчлөхгүй байгаа юм, ямар дэвшил гарч байгаа гэдгийг нэлээд тайлгнах шаардлагатай гэж бодож байгаа. Яг л өмнөх гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулийг Канадын парламентын гишүүд бас гадаадын нэлээ олон орны туршлагыг судалж иж бас гарсан хууль. Тэгэхээр би сайн хууль болсон гэж боддог. Тэгээ одоо улам сайжруулж байгаа бол их сайн хэрэг. Их сайн хэрэг. Тэгэхээр энэ бол хурдан гарах шаардлагатай. Тэгэхгүй бол энэ гэр бүлийн яг хөө манай зарим ус төрчид эрэгтэй ч шүүмжилж байдгийг. Яг тийм гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль гараад ирэхээр зэрэг нөхөн эхнэрээ зотгой болчих юм уу л гэдэг байгаа юм. Хамгийн гол нь хэрвээ та годомжинд хүн алгадах юм бол гэмт хэрэг болдог. Гэртээ эхнэрээ алгахчвал зөрчил болоод өнгөрдөг тэр байдлаар тоцрох юм байна. Аливаа гэр бүлийн хүчирхийллийн энэ асуудлыг бид гэмт хэрэг гэж үзэхээр хуулинд хийсэн байж байгаа. Гэхдээ зарим нь бас буруу ойлгоод байгаа. Нэг охин ороотод ирэхээр нь мөрөн дээр нь алгадаад авахар зэрэг аавыг нь цагдаа дуудаад баримсаад явчих юм яриад байгаа юм л да. Тийм биш л дээ. Энэ бол зүгээр хайрын дотроо халан гаднаа байдаг аавуудын тухай юм биш юм байгаа шүү. Хүч сул эмэгтэйчүүд хөвгчүүд хүүхдүүдэд хүчээ гаргадаг, аригтаар сууж агсан согтууд тавьдаг. 4 настай дүүгээр нь заазуур авчруулаад 6 настай ахыг нь заазуурдаг. Тийм харгас хүмүүст чиглэсэн хууль юм байна. Тэгээд тэр хуулийн тухай ярих юм бол олон дэвшлүүд байгаа. Тэгээ би удахгүй энэ хууль гарч үйлчлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бүгд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараа уулзлаа. Түр баяртай.